За сайн бацгаана намайг сайн жаргалын начин гэдэг би Монголын зохиолчдын хэвлэлийн өдөр төгсөвлийн гишүүн. Тэгээд бас урлаг утга уран зохиолтой ойрхон байдгаа. Тэгшүүлэг 10 нарт турлаад нийт 21 жил болж байна. Тэгээ энэ удаа номын булангаар сүлд үнсэн ном ярих юм бол одоо дээд амжилт дэвтсэн шилдэг борлуулалттай одоо пингвин гэдэг хэвлэлийн газраас гаргасан Адам К-ийн бичсэн хүний биеийн хамаг бузар булхайг дийлгэсэн. Тэгтээ илүү хөшөөм хоржоонтой тим маркаар бичсэн зураач Хенри Пекертэй хамтарч хошин зургаар хамтарч бичсэн энэхүү номыг уншсан. Энэхүү номоос миний хувьд юу нь илүү сэтгэл төрүүлсэн бэ гэвэл одоо энэ ангаах ухааны салбар илүү хүнд онлайн мэдлэг өгөөд өгдөг бол энэхүү номноос илүү практик талдаа суурилсан. Тэгээд их тийм зоогоод ахааргүй энгийн үг өгүүлбэрээр энэхүү ном бичигдснээр их онцлог. Жишээ нь одоо хүний нүүр царайнд гэхэд бидэнд харагддаг мөртлөө ямар олон нэм бактери явж байдгийг тухай гэдэг юм уу. Тэгээд хэдий их цузаан боловч одоо эн чинь нэг 400 гаруй хуудас байгаа. Их сонирхолтой хошин зургаар илэрхийлж бичсэн учраас гэдэг юм уу. Нэг дор их хурдтай уншиж магадгүй. Гэхдээ одоо юу гэдэг муухай хошин шог үзснээс тэр гэр бүлийнхэнтэйгээ уншаад чиний тэр эргэтэн тэгдгийг мэдхүү гэд хэлэх юм бол гэдэг юм уу. Гэр бүлийн уур амьсгалыг илүүтэй сайн сайхнаар бие биед мэдрүүлэхээр тийм зохиол бүтээл болсон үлээ гэж хэлмээр байна. За хоёр дахь ном бол одоо нийтийн долларын өмнөх нэлээд эртний хаморын одоо сохор хамор гэж алдаршсан тийм яруу-нарагч. Би хувьдаа одоо энэ номыг уншаад цахилгаангүй орчуулгаар гарсан л да. Одоо Монсодар хэвлэлийн газраас 22 онд энэ удаа мэдхээр гарсан. 21 онд гарсан байна. Гарсан даруйд нь эхлээд эн чинь эхлээд Одиссей гарсан, дараа нь Илиадыг гарсан. Тэгээд маш олон шат шүлгээр гэдэг юм уу, тойл хэлбэрээр бичигдсэн дэлхийн эртний сонгодог том өв учраас гэдэг юм уу. Тэр утгаар нь тэгээ өөрөө яруу-нараг уран зохиолд дуртай учраас энэ ном их тийм Монгод бадраасан гэдэг юм уу. Энэ номоос сэтвлэж одоо маш олон жүжиг, маш олон кино, дэлгэцийн бүтээлүүд бас их гарсан байдаг. Энэ одоо дотроо олон хайлаа. Одоо жишээ нь Илиадын бол 24 хайлаанаас бүрдсэн байгаа. 16 мянган шатчлаг байгаа. Тэрний 5 дахь хайлаанаас өөрийнхөө хоолоогоор бас чадъя уншаа. Хоёрыг дуулгыг нь од адил очдуулн туяаравлуу. Хүлэг баатар түүний өмсгөл зүүсгэл тэхэхэд намрын шүн далайн усанд тусаад хавийн оддоос ялгаран гэрэлтэж байдаг алтан гад цодтой зүүрлэм тод гэрэлцэх болов. Ийм байдалтайгаар Диомод тулааны талбарт гарав. Их баян Дарис гэдэг хүн троочуудын дунд байж эдэр насны хоёр дайчин хүүтэй агаад урд архны бурхан Гебстийн итгэл хүлээсэн мэрэгчин байж ууган хүүг нь Идег нь удаахыг нь Пигээг нь уралцах тулалдахад гарсан бардам түрмгийн хоёрыг нь Диомедийг харангууд тэр хоёр эргэж дайрч тулалдахаар шуудран ухсхийв. Сүүх тэрэгтэй тэр хоёр сүмнүүлэн төхөж ирв. Явган Диомед ясвцэлцгээр анаж байв. Дорисийн хүү Пигэ давшиж ирэнгүүд жад чидэв. Диомедийн зүүмрэн дээгүр шунган өнгөрөв. Тэдийн хүү Диомед тэрхэн зур огтор жадаа онлон шидэв. Зэсэн үзүрт богин жад Пигэн цээжинд гүн шигдэн зоогдож сүүхнээсээ тэрбэр сүг болон унав. За тэгээд ном нэгэн тарьж байгаас хүн ер нь тэгээд хамгийн гэдэг зүйл би хувьдаа айгу дургу. Яа тэгэхээр хамгийн гоё ном, хамгийн сайхан хөгжим, хамгийн гоё уран зураг гэдэг юм урлагийг хооронд нь харьцуулж болшгүй гэж боддог. Тэгээд хүн уншихдаа өөрийнхөө сэтгэл зүрхэн доторхыг хизээж уншиж бардаг баг. Тэгээд ертөнцийн дээр маш олон сайхан ном байна. Тэгээд тэр болгоныг уншиж хүний энэ богино амьдрал барахгүй шүү дээ. Гэтэ миний мэдхээр 2014 онд байхаа одоо хамгийн анх орчуулагч Жаргал сайхыгчийн орчуулгаар Нобелийн сунгаанд байнга л нэр нь яригдж идэг Харуки Муракамигийн 184 гэдэг ном бол Эдмон хэвлэлийн газраас гарч ирсэн. Энэ одоо 3 дахь хэвлэл ах шиг байна. Энэ одоогоос 12 жилийн өмнө уншсан юм байна. Тухайн үед яг хүний нэг юм 100 цагийн уур амьсгалтай залуу хүний үед гоё сайхан зохиол уншиж тэргээрээ хөглөгдөх нь их гоё байдаг. Тухайн үед л ямарч ирсэн нэг 14 онд бол тэр 100-ыг энэ чинь нэлийн зузаар маа энэ одоо 3 дахь дэвтэр нэ. 1 дахь дэвтэр, 2 дахь дэвтэр, 3 дахь дэвтэр гэж байгаа. Нэлийн ууртрамаа гэдэг юм уу? Тэгээ энэ дэр нөгөө ай момо гэдэг нэг дур гардаг. Тэгээд тэр дүр ингээл одоо юу гэдэг одоо Муракамигийн зохиол дээр дандаа л
нэг гоё жаз хөгжим, тэг коктейлийн нэрс, маш гоё олон брендийн машин, тэгэл их тийм юу гэдэг ахуу тийм нэг гоё мэдрэмжийг өөрт хоногшуулж өгдөг гэдэг юм уу. Тэгээд одоо зохиолчийн онцлог миний төвч би одоо тийм амар мундаг уншигч учраас гэдэг юм зүгээр зохиол бүтээлд дуртай дурлж явдаг юм. Тийм нэг юм дүрийг ургуулаад дүрээс дүрийн хооронд ингээд холболтуудаа их гоё хийдэг юм шиг санагдтыг. Тэгээ илүү тийм өөр юм чинь эрэхтэй тийм арт зохиолчтой эмэгтэй хүний зүрх сэтгэлээр илүү зохиол дээрээ тийм уян хатан гэдэг юм уу. Эмэгтэй зүрх сэтгэлээр бичиж байгаа нэг зохиолоод энэ уншихаар нэг эмэгтэй хүний эмзэг нандин мэдрэмжүүд их мэдрэгдээд байдаг санагдтыг. Тэгээ та бүхэн бас энэ 184 ер нь Монголд гарсан хамгийн анхны орчуулгын Муракамигийн орчуулгын номын ном баха. Тэгээд өөр олон номууд нь Эдмоноос өөр бас манай жаргал сайхан хчээс гадна өөр олон орчуулагчдаас бас энэ тенденсэр өгүүлбэрүүд нь гарч ирсэн. Тэгээд одоо Муракамиг эхэлж уншиг гэвэл хүмүүс нөгөө Норвег тэгээд надад л энэ одоо яг Монголд гарсан армануудаас нь хамгийн гоё санагддаг. 20 дугаар зууны Герман хэл дотоод зохиолын одоо нэрт төлөөлөгч Франц Кафканы үгээс үйдэг ном бол бидний сэтгэл зүрхэн доторх цэв үлдэн мөсөн талааг хааг завчих сүх байх ёстой гэд тэгээ бүгдээрээ өөрийн хэмжээндээ л сайхан уншаад оюун санаагаа цэнгүүлж аль болох ухамсартай энэ нэгэндээ гэрэлхийгээ түгэж амьдарцгаая.